За яг оноо гэдэг нь болохоор зөвхөн энэний нэгэн хэсэг зөв нөгөө иргэдээ урамшуулах, идэвхжүүлэх, за энийгээ цаашлаад бас нөгөө нийслэлээс өгж байгаа үйлчилгээндээ ашиглан зарцуулах. За ийм л зүйл байгаа. Тэрнээс болоод нэг амар тийм бүгдөө нэг оноожуулаад ингэж явж байгаа зүйл байна. Тухайн зүйлд нь манай иргэд өөрсдөө хамрагдаж болно. За эсвэл манай иргэн бол хамрагдахгүйгээр явж байгаа. Энэ бол бүгд л иргэдийн өөрсдийнх нь сонголт тийм ээ. Тэгээ явж байгаа. За ногоон онооны асуудлаар л тийм шүү. Тэрнээс бол одоо ногоон онооны журамч батлагдаагүй шүү дээ. Бид нар журмын боловсруулах шатандаа явагдаж байна. За боловсруулсныхаа дараа бид нар нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал танилцуулагдана. За тэрнээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал тэрийг батлах юм бол энэ ажил маань бол ажил болоод явнаа. За тийм болохоор эн чинь нөгөө ажил болохоос нь өмнө манай бас нийслэлийн зарим удирдлагууд ингээд болоогүй ажлыг ингээд шууд ингээд иргэн олон нийтэд түүхийгээр нь ингээд танилцуулаад за иргэд олон нийтийн бас дургуутслыг хүлээж агаад ингээд та бүгнээс бас хүчил өчье. Энэ ажил бол яг ингээд журмынхаа боловсруулалтан дээр явж байгаа. За иргэдийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралдаа танилцуулаад энэ журмаа дахиад боловсруулагдана. Дахиад боловсруулагдаад хийгдэж явна. Тийм болохоор энэ чинь эхлээд өөрөө сервис гэдгээр орно. Үйлчилгээ гэдгээр орно. Үйлчилгээ гэж орсныхаа дараа нөгөө бүх дагалдах үйлчилгээнд явна. За энэ дээр 2026 онд бид нэр дахиад 86 км автозамын засварын ажлууд явна. За тийм дээрэс нь ингээд явган үний замын засварууд болон явган үний алхах боломжтой зай талбайг бол өргөтгөлийн ажлууд хийгдэж явна. Бараг 4000 км ийм ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Алхаж явах тий ахлах чөлөө цаг зав болсон зүйтэй өнгөрүүлэх энэ ажлуудыг төлөвлөд хийгээ явж байгаа. Энэ дээр бид нар яах юм бол тэр ажлыг дуустал бид нэр хүлээгээд суух биш энэ бүх ажлыг хамтд нь явуулаад хамтд нь ингээд зэрэг явуулаад ингээд явах нь зүйтэй гэдгээр байр суурийг бол барай явж байгаа шүү. За тэгээд ногоон онооны асуудал юм бол иргэн өөрсдийнх нь оролцоон дээр нүнлэгдээл тэгэл явах асуудал байгаа. За иргэн өөрөө оролцох явах сонирхолтой бол оролцоо явна, өөрөөсөө сонирхолгүй бол оролцохгүй байж болно. Гэхдээ явах та тий алхаад за зарим нэгэн нийслэлийн зохион байгуулж арга хэмжээнд оролцоод за тэгээ бас Улаанбаатар хотынхаа болохгүй зүйл байгаа тэгээ шийдүүлээд хэдэн оноо цуглуулад тэрнийхээ нэг хогныхоо төлбөрийг ч юм уу сөөхний төлбөрийг ингээд бас нийслэлд төлүүлээд явах нь бас тодорхой хэмжээний бас нөгөө иргэдээс гарч байгаа өөрийнх нь төрөвчнөөс гарч байгаа Германаас гарч байгаа бас мөнгөнд нь эргэлтэн төвч хэмнэлттэй. За дээрэс нь нийслэл цаанаас юу харж байна гэх юм бол нөгөө хогны мөнгөө төлдгүү. За дээрэс нь цахилгааныхаа төлбөрийг төлдгүү. Тийм бас нэг хариуцлагагүй зарим иргэд байгаа шүү дээ. За энэ захирам иймэрхүү иргэд маань өөрсдөө энэ ногоон онооныхаа системээр дээр идэвхтэй оролцоод энийг ингээ бас ингээ төлж болох бас бололцоог нь хангаж өгч байгаа хгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол иргэдэд дахиад нэг сонголтыг л бий болгож байгаа гэсэн үг байхгүй.